Алло. Өглөөний мэнд сайхан амарцгаасан уу? За 5 сарын 15-ны өдрийн чимээгүй цаг эхлэе. Эзэнтэй талархъя. Гайхалтай эзэн минь таалдарч болтгой. Энэ сайхан шинэ өглөө өгсөнд баярлалаа. Таны ариун сүнс бидэнтэй хамт байж, биднийг сэргээж, биднийг шинчилж, бидний дотор үнэхээр эзний үгийг гүн хүнсгээ суурил болох болтгой. Тэгээд бид эзний зан чанарыг Библиэсээ бас Библи дээр байгаа хүмүүсийн амьдралд хийж байгаа ажлыг харахтаа бид суралцаж байна. Бид үнэхээр Бурхны тэр хүссэн Бурханд хэрэглэгдэх сав байж Бурхан таны алдрын төлөө танд хэрэглэгдэхийг хүсэж байна. Эзэн та өгөөрэй бидний улам илүү өөрчлөөрөө шинчлээрээ таны үгийн хүч чадал үнэхээр бидэнд бас далаа мэдтэргүй мэдлэг рүү ороход эзний ариун сүнс бидэнд тусалж биднийг шинжлэх болтугай. Та өнөөдөр үгээ хайлтаач эзээ. Танд талархаж байна. Тэг бүх алдрыг, магтаалыг, хүндэтгэлийг танд өргөж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нар Эхлэл номын 42-ийн 1-17 Йосефт мөргсөн ахнаар гэсэн гарчигтай. Йосефт мөргсөн ахнаар. За өглөөний мэнд алтан заяа, өглөөний мэнд дайнагч, өглөөний мэнд сүмагч. За 42-ийн 1-17 уншлаа. Египтэд үр тариа байна гэдгийг Яков сонсоод хөвгүүдтэй. Та минь нэг хараа суухийн хэрэг юу байна? Египтэд үр тариа байна гэж дуудлаа. Тийшээ явцгаа тэндээс үр тариа худалдаж аваад ир. Тэгвэл бид турж өхөхгүй амьд үлднэ гэв. Тинхүү Йосефийн ахнар Египтээс үр тариа худалдаж авахаар аруул явлаа. Яков хүүд гай тохиолдох вэ гэсний улмаас Йосефийн дүү Беньямин ахнартаа явуулсангүй. Канаан нутагт ган гачиг болсны улмаас үр тариа худалдан авахад эргэсдийн дунд Израилийн хүүхэд байжээ. Йосеф тэр нутгийг хариуцсан захирагчийн хувьд газраас ирсэн хүмүүс үр тариа худалдаж явд. Тэгтэл Йосефийн ахнар өмнө нь хурж ирээд нүрээ газар тултал мэхийн мөргөө. Йосеф ахнараа хараад таньсан ч танихгүй царайлаа. Та нар хаанаас ширүүхэн асуусанд нөгөөдөл нь хоол хүнсэндээ үр тариа худалдаж авахар Канаан нутгаас ирлээ гэж өчөв. Йосеф ахнараа таниаж байхад харин ахнар нь дүүгээ таньсангүй. Ахнарынхаа талаар зүүдэлсэн зүүдийг Йосеф санаж байлаа. Тиймээс тэдэнд та нар эндээс дийл сул газар хайж яваад туршуулууд байна гэв. Тэгэхэд нөгөөдөл нь үгүй эзэн минь боолууд нь хоол хүнсэндээ үр тариа авах гэж ирсэн. Бид бүгдээрээ нэг эцгийн хүүхэд өмнө чудрагаас боолууд нь туршил биш билээ гэв. Харин Йосеф үгүй та нар дийл сул газар хайж ирсэн байна гэсээр байв. Тэгтэл нөгөөдөл нь боолууд нь Канаан нутгийн нэг эцгийн хүүхдүүд ах дүү 12 мотхон дүү маань одоо автагаа хамтааг бол энд бидэнд ирсэнгүй. Харин нэг дүү маань үгүй болсон гэлээ. Тэгэхэд Йосеф та нарыг туршуулаад гэсэн байна үнэн байна. Та нар туршуул мөн гэвч ингэж нэг шалгаад үзээ. Та нар явж отхон дүүгээ энд авчир. Тэхээс нааш явахгүй гэж мэд. Фараонаар хамгаалъя. Та нарын нэг нь яваад дүүгээ авчир. Харин бус нь эндээ хороонд бай. Хилж буч үнийн эсхийг шалгаж үзэн. Хэрвээ үнэн биш бол фараонаар хамгаалъя. Та нар үнэхээр туршуул мөнгө. Йосеф тэдний 3 хоног хороонд байлгажээ. Амен. Йосеф тэднийг хороонд байлгажээ. За өнөөдрийн Библийн тайлбар дээр юу гэж байна вэ гэхээр өнтөө 7 жил өнгөрөхөд Йосефийн хэлсэнчлэн ган гацэг нүүрлэж эхлэхэд Йосефийн ахнар Египтийг зорин ирж түүнд мөргөн хүнс гуйж байна. Канаан нутагт ч ган болоход Яков хөвгүүдтэй хамтан Египтэд очин үр тариа хүнс худалдаж авчир гэж явуулдаг. Тийм Йосефийн ахнар Египтэд очин ерөнхий сайд Йосефийн өвдөг сөгдөн мөргөцгөөж байна. Ахнарынх нь сүрэл Йосефийн сүрлийн өмнө мөргөж байсан зүуд 37 дугаар бүлэг дээр гардаг тийм ээ. Бэлээ. Йосеф ахнараа хараад таньсан хэдиж мдээгүй дүр үсгэж шуудхан тэднийг туршуулад гэж хэлсээр гүтгв. Энийн тэднээс өшөө авах гэсэндээ бас ахнартаа өнгөрсөнд үйлцэн буруу хэрэгээ ухамсарлан гимших боломж олгох.
Йосепийн мэрэгүнхан байлаа. Йосепийн ах нар үр тариа худалдан авахаар ирсэн чин хүсэл нь буруугаар ойлгогдсныг биеэр мэдэрхийн эрхэнд өмнө нь Йосепт үлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрс гимшин харамсаж байна. Бурхан юм бэ? Ган гачиг Йосеф төгсөн зүйтүүдийг Авраам төгсөн амлалтаа биелүүлэх Бурханы арга байлаа. Өнөөдөр надад тулгараад бүх хэрэг явдал бүхэн санамсаргүй азгүй тохиолдлогдох нь биш. Гарангаа удирдагчид надад өгч тайтгарл урамшуулал хэрэгтэй. Хэлснээр тань хийн бид туслыг Шиканагийн үг Израиль дахин үндийг хүчилсэн. Та удирдагч хамтран зүтгэгчтэй чтээс хэнийг тайтгаруулан урамшуулах хэрэгтэй вэ гэж. За өнөөдөр бидний унших ёстой зүйл нь юу гэхээр гангач тохиолдсон. За зовлонтой асуудал тохиолдож байгаа юм шиг байна. Боловч харин юу гэж энэ бол бурхны юу Авраам гэсэн амлалтаа биелүүлэх бурхны арга байлаа гэж нь бурхны арга байлаа. За тэгээд юу гэж байна. Өнөөдөр надад тулгараад байгаа хэрэг явдал бүхэн санамсаргүй азгүй тохиолдол биш юм аа. Тэгэхээр магадгүй заримдаа хүмүүстэй би айгүй азгүй байна. Надад хэцүү зүйл тохиолдоод байна. Яагаад надад ийм хэцүү зүйл байгаад байгаа. Зөвхөн өөртөө тохиолдсны асуултуудыг заримдаа хүмүүс юу яадаг. Одоо бусдаас асуудаг. Тэ бусдын итгэлийг одоо бас сорьдог. Бусад хүнд гэдэг асуудал тохиолдох үед яагаад ийм ба ингээд тэгээ яагаад ийм ингээд эзэнд үйлчилж хаад ийм юм тохиолдол байгаа ийм зүйл байдаг. За манай цуглааны би яг бодит зүйлэр манай цуглааны Монгол цуглааны пастрын гэр бүл нэг хэсэг нэлээд хэцүү зүйл тохиолдсон байхгүй. Тэгээ тэн дээр зарим хүн сарилтанд орсон байгаа. Зарим хүн яагаад те пастор гэдэг цуглаанд үйлчлээд байгаа юм тохиолдоод бараг зарим цуглаанд үйлчлээд те пастор тэгэхэд пастор хайр болов гэсэн пастрын өмнө пастор болохын өмнө ийм юм тохиолдоод тэгээд бараг ингээд эзэнд үйлчлснээс зүгээр сайхан мөрөөрөө 50 байсан дээр биш юм шүү. Ийм юунууд зарим хүмүүст орж ирсэн байгаа. Гэхдээ ингээд ер нь юмыг бид нар нөгөө яг одоо байгаагаар нь харж болохгүй тийм үү? Одоо байгаагаар нь харж одоо хэцүү. Гэхдээ яг ийм бүхний өчигдөр бид нэр яасан шүү дээ зовлон дууснаа. Зовлон дуусна тийм үү? Зовлон дууснаа. Бидний тохиолдсон зовлон мөнхөд өвлөжлөхгүй. Зовлон дуусна. Тэгээд зовлон дуусны дараа эзний хүмүүс харин тэрийг яг нөгөө нэг за хүлээж аваа. Эсэгээ ийгөө сүдэж байгаа. Ой, таран дэ нөө. 그리고 마시고 거기 올려놔. миний хүүчигтэр арайд сургуулиас нь очиад ээж авд нь хүлээлгэж өгöd би гэртээ харах гэсэн чи уйлаад хамт хонсонгүй та энэ 7 хоногт хамт хоноогүй шүү дээ. Уйлаад тэгээ гэртээ харж мэдлэгч буцаа буцаж ирээ хоноод өглөөдөө намайг 5 цаг тусгаад байгаа болсон. Өглөөс шиг хайжууд наагүй шүү. Окей, бага. За зовлон тохиолдсон тийм үү. Гэхдээ дараа нь ингээд би тэдний амьдралыг харахад тэр хоёр зовлон донд маш гоё ингэж батчихсан. Тэг хоорондоо бүр ингэж эвлэж, нэгдэж хамтдаа тэр зовлонг туулж, хамтдаа залбирч ийм зүйл бас. Энэ бол тэ ямар ч онлын хичээлээс илүү, ямар ч библийн сургуулиас илүү хичээлээс. Тэгж зовлон дундаа тий батчиж бэгчээж хүчээрхэгчиж тэгээд бүр харин ч бүр илүү нөгөө эзэнд үйлчлэх юм хүсэлтэй болсон юм байна. Тэгээд тэр дараа пастор болсон. За тэгээд боо царамдаа мэдээч хэрэг асуудалтай. Тэгээд өчигдөр жоох хүүхдтэй булгаа жоох хүүхд нь өвдөж байна. Байсагаад имлэг твтэж байна. Асуудлууд байгаа. Гэтэ зовлон дуустдаг тийм үү. Хүүхд жоохон багт юм бас хэцүү байдаг штэ. Манайх ч гэсэн болонгоо ертөнц жоохон багтаа айгүйх нөгөө юу яадаг гэсэн боодог байсан. Ингээд нөгөө явдаг лээ тэгсэн. Нөгөө боодог холон нэг боочдаг. Тэг жоохон ханы төрөл холон нь боо. Тэгэл энэ явдсан. Тим зүйлцэнд байсан. За миний амьдралч ч гэсэн айгүй том хүүхдтэй маань холбоотой аюу том асуудал ирэх үед би бараг л ингээл тухайн үед бараг энэ зовлон надаас ингээл хизээч салахгүй юм шиг тий хизээч салахгүй юм шиг амар хэцүү санагдчихсэн. Тэгээ надаас гэхээс илүү миний хүүхдэд энэ асуудал
Тэйцээ салахгүй байх вэ гэж ингэж айгу айжсэн. Тэгэл нэг мэдхээр зовлон дууссан тийм. Зовлон дууссан юм байгаа. За миний хувьд ч гэсэн бас хавдар гэл тийм гутал гинтхэн би бүр өстэй ингээл айгу юм том юмд ороод шокнд ороод өстэй бас яжсан ил мэдхэд өнгөрсөн зовлон дууснаа. Тэг өнөөдөр надад тулгараад байгаа. Гэхдээ тэрх асуудал тулгараад байгаа асуудал өнөөдөр ч гэсэн бидний доторх асуудал энэ хэрэг явдал энэ бүхэн санаансаргүй азгүй тохиолдол биш. Би азгүйгээс болоод ингэж байгаа биш тийм үү? Хамгийн гол нь үүний дотор Бурхны авралын ажил явагдаж байдаг. Бурхан ажиллаж байдаг. Ийм чухал байдаг. За тэгээд тэр нь бид нар бас нөгөө нэг гарангуй өдөртөгчөд ч тайлгарл урамшуулал хэрэгтэй. Тэгэхээр бид нар та нэг орчин тойрноо бас ажиглаараа ялангуяа та өөрийнхөө өдөртөгчийг ажиглаараа өдөртөгчөд чинь тэ урам зориг айгу хэрэгтэй байдаг. Хүмүүс л ихэнх тохиолдолд өдөртөгчийн урмыг хугалахтаа сайн байдаг тийм үү? Урмыг хугалахтаа сайн байдаг боловч урам өгөхтэй айгу муу байдаг. Урам өгөхтэй талархахтаа ингээд хийж гисэн сүлэн төлөө талархад л урамшчихдаг шүү дээ. Талархад тий яадаг надад ч гэсэн одоо юм зүйл тохиолжсэн. Тэр нь юу байсан гэхээр нөгөө одоо айгу урам хугараад би ингээ хүмүүсийн төлөө ингээд хийж өгöd ахт тий зүгээр хүнтэй бүр таларх нь байгаа, зүгээр өнгөрөх нь байгаа. Яагаад хийж өгсөн юмны маань эсрэг ингэж муухай тэг чуулганыг хүртэл хэцүү болгоо. Хүмүүсийн хооронд үл ойлголцол төрүүлэл ховж хутгаал хийж өгсөн зүйл юм хийж өгөөгүй болоод хийж өгөөгүй аюуд хийгээгүй зүйлийг хийсэн болгоол ингэдэг юм болоо урам уурах үед яг за ер нь одоо ахиж ингэж хүүхэд туслах ингэж мэгэх болий гэсэн тийм юу төржсэн баггүй юу? Төржсэн тий. Тэгээд нэг хэсэг зогссон. Нэг хэсэг зогсчод тэг хамгийн гол нь тэрэндээ нөгөө өөрөө айгу шаналаад өөрөө өвдөж байгааг мэдэрсэн баггүй би. Өөрөө шаналаад одоо сэтгэл өвдөх шүү би өвдөх биш тий. Ер нь тэгэл сэтгэл өвдөл явандаа би өвдөн шүү дээ тий. Тэгээ тэр үед ингээд нөгөө юу гэхээр нөгөө ялангуяа солонгос тахын гэдэг Монгол цэглэн хүмүүс аюух тусламж авахар ирдэг байхгүй юу. Тэгэл яг нөгөө хэцүү ганцаарцсан тэгэл одоо санхүүг асуудалцад юу ч аюу хэцүү үедээ ирдэг. Тэгэл гой хөл дээрээ босоод ингээл тогтоол аюул өмнөөс тусламж аваал тий. Тэгүн гутлаа аюу муухай ингээ яваад өчтдөг. Явах хөтө зүгээр явахгүй ингээд аюу муухай юм нэг хорццаад явчихдаг. Тэм зүйлүүд гардаг. Тэгээ тэр үед ингээд юу яах гэх тэр сонирхолтой заяа. Яг би бол өөрөө яг ингэж боддог гэсэн байна. Надад ингээл хүн ингээл явтаа нэг муухай ингээл амаараатай ингээл нэг бүүн хар юм ингээл амнаас гаргаад ингээл хор ингээл цацал явж байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Тэгсэн чинь нэг удаа тэрийг бурхан надад айгүй сонио аргаар ойлгуулсан байхгүй. Тэгсэн чинь тэгээ мэдээж хэрэг тийм хүмүүсээс бид нар холдсон шүү дээ. Тийм хүмүүсээс холдсон тийм үү? За тэгээ тийм хүмүүс дахиж эргэж уулзахгүй юм шиг тий. Заримдаа аюу муухай тийм тааралдахгүй юм шиг. За зарим нь бүр тааралдаад ингээ мэдлэгчгүй тэр өнгөрч байгааг харж байсан тий. Ямар хэцүү ямар тий юу тий. Заавал хэцүү үдээч ер нь яг ингээ биднэрт бас хамтдаа туулсан гоё дурсамжтай өдөр зөндөө байсан шүү дээ тий. Тийм зүйл болоод тэгсэн чинь нэг удаа аюу сонирхолтой юмсан. Ертөнц би тэр ном уншижсэн байхгүй тэгсэн чинь нөгөө 8 элчний тухай ертөнц нөгөө далайн амтан аюу дуртай ингээд нэг хүүхдэд үе байдаг шүү дээ нэг далайн амтанд нэг одоо шарк маркет дуртай байжсэн. Тэгээд динозавр руу шилжээл энэ тэр тэгснээ ингээд нэг машин руу шилжээл тэгэл робот руу шилждэг шээ. Тэгээс яг нөгөө нэг далайн амтанд дуртай гэдэг би тэр дандаа энэ далайн цуврал номыг уншдаг байхгүй орой болгоно та тийм ном шиг. Тэгсэн чинь 8элч ингээд нөгөө өөрөөсөө ингээд нэг юм хар бодис гаргадаг гинэ. Тэгээд нөгөө 8элчний хар тэр бодзор хийсэн үсний будаг байдаг шүү дээ. Та нар мэдгүй тий салангас тийм будаг байдаг аахгүй. 8элчний тэр хар юунаас одоо гаргадаг тэр одоо юу гэдэг нэг юм хар цацдаг юм байдаг аахгүй. Шингээ. Тэгээд нөгөө амтан ингээд өөрлөө нэр ингээд ягаад аюул ирлээ гэхэд тэр нөгөө ингээд хар юм цацчихаар орчин тойрон бүр ингээд битүү харуулаад харахуулаад тэгээд нөгөө өөрийгөө хамгаалдаг гэсэн ийм юм уншижсэн байхгүй. Тэгэл би ингээл би бол зүгээр л ингээл яг шууд тэр 8элжийг л хараад байгаа байхгүй. 8элжийг хараад тэгэл ингэт юм байна. Миний өв шин зүйлсэн байхгүй. 8элж юм харин яадаг юм уу тийм үү яасан сайн юм байна ингээд. Тэгсэн чинь
Тэгээд амьтад ингээд дөрөөд бусад ингээд далаант дөрөвдөг гэсэн чинь манай ертөнц тэрэг сонсч байсан юм. Гэхдээ наймалж амар өрөвдмөр юм а тий. Оо яасан гэлдэг гэсэн чинь тэр хар юм чинь тийм гой зүйл биш болохоор бусад бүх нөгөө амьтад дөрөвчж байгаа шүү дээ. Далайн амьтад заас маас бусад амьтад бүгдээр наймалжнаас холжчихж байгаа шүү дээ. Тэгсээр нэ тэр амар муухай хордоо хар юмн дотор наймалж өөрөө ганцаараа үлдчихэж байгаа байхгүй. Өөрөө тэрэндээ хорччихж байгаа байхгүй тий. Тэгэхээр наймалж амар хөвдмөр байгааз. Би бүрсээ дан гал ороод ирсэн шүү дээ. Тийм биш. Тэгээд би бүр нэрээ тийм юм бэ тий. Муухай хордоо болохоор бүх амьтад түнээс холдоод өөрөө тэр хорон дотор үлдчихэж байгаа юм биш тий. Тийм байна гэх. Тэгэл яаж ингэж нөгөө би тэр үед ингээ хүүхээ ингээ бодож байгааг нь хараа ямар сонин юм тэр гаргалгаа гаргаж ирдэг юм бэ гэж бодсон байхгүй юу. Жохон хүүхд байгаа шүү дээ миний чинь. Одоо та нар бодлоо 4 нас 5 наснаас 4 тавтаа л айгу юу гэдэг лээ нөгөө нэг бисээ хэлсэн шүү дээ. Динзавр гэж явдаг гэсэн. Тэгэхээр тэрнээс л өмнө гэхээр 3 4-тэй ч юм уу тийм үедээ хийж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь би тэр бас ингэ бодож байгаа байхгүй ургалаад бодоодсан байхгүй. Ямар сайн нэр тийм биш үү наймалж. Үгүй яг зарим хүмүүс яг тийм л байт юм биш үү те. Хичнээн хүмүүс хэл ярианаас вау. Хэл ярианаас болоод мөн хадаж юу хэл ярианаас болоод нөгөө хүмүүсийг өөрөөсөө холдуулдаг. Хүмүүсийг өөрөөс ховж ив те бусдыг доош нь хийсэн доромжилсан гутаасан зүйлдэг яриад өөрөө тэр хорон дотор үлддэг. Бусад хүмүүс л тэгэл за нэг удаа нийлж хов ярина, 2 удаа нийлж яв ярина, 3 дахьтаа сонсно. 4 дахьтаа шууд хинт ямар ч тэнэг биш болгон бодож за энэ хүн ингэж надад хов ярьж байгаа бол өөр газар намайг ярьж байгаа. Тэ? Тэгээд болж эхэлнэ шүү дээ. Ийм байдаг. Тэгэд нөгөө нэг би түрээс ингээд урам хуурж яах үедээ хамгийн амар нөгөө тэр ер нь урам гэдэг чинь голдуу хэл ярианаас л болдог шүү дээ. Тэгээд тэгж яах үедээ ингээд хүмүүсийг ингээд бурхан дахиад ингээд явуулж байгаа юм шиг явуулсан хүнд нь би туслахгүй татгалзаа буцааж байгаа юм шиг санагдсан байхгүй надад. Тэгээд тэр бол аюу муухай буруу зүйл гэж бодсон байхгүй би. Бурхан тий би чамайг итгэмжтэй гэж тий би чамайг итгээд чил энэ хүмүүс тусалж чадна чил энэ хүмүүсийг дэмжиж чадна ойлгож чадна гэдэг хүмүүсийг явуулж байгаа чи яагаад тэг энэ хүмүүсийг ингээд туслаад дэмжиж юу яагаад чадахгүй ингээд буцааж байгаа юм бэ гэсэн бурхны зэмлэл ирэх вэ гэсэн ийм юу ингээд өвдөлт надад иржсэн байхгүй. Тэгээд би яг тэр үе залбирсан бурхан минь би үнэхээр тэ надад хэцүү байна. Яг надад тийм хуцаа өгөөч би надад хурдан идгээж өгөөч тэ хуцаа өгöd хурдан идгээрээ дахин босох цагийг өгөөч. Би ингээд хүнд итгэх итгэлээ алдчихж байгаа. Энэ итгэлийг та сэргээж өгөөч. Урд нь бол ингээл тэ ямар ч нэг бодохгүй гаргой итгээл гэдэг байсан бол одоо ингээл итгэхтэй ингээд заавал нэг итгэдэггүй орон зайхаа өөртөө авч үлдээл тэ. За ер нь тэгэж ингээд шүү гэл ингээд тэгээд ингээд айгу олонний би бас буцаасан байхгүй буцаасан. Тэгээ миний яг одоо яг ингээд гимшдэг нэг асуудал байдаг вөхөр бурхан надад яг зүг дээр ингээд биеийн үнэлэгч нарын дунд намайг оруулаад тэгээ би ингээд биеийн үнэлэгч нарын төлөө ингээд үйлчилж байгаа ийм зүг зүтэлсэн байхгүй. Тэгээ би сэрчээд юу вэ би ч одоо ямар амар одоо байхгүй болсон солонгос дээр үдэ нэг юм яханы гутамж гэж байсан байхгүй. Мэдгүй байхгүй болсон эсгийг мэдгүй. Тэр үед яханы гутамж гэж байсан. Байдаг юм. Тэгээд тэр ингээд би сан мэдхгүй нөгөөд ингээд явж байгаа гинт нэг тийм шилэн хоргон дотор хүүхнээ згсэн гутамжинд орсон бүр гайхаад ингээд анх нөгөө мэдхгүй тэг гайхаад ямар сони энэ хүүхнүүдэд юу хийгээд ингээд бүгдээр нэг юм бар биш хүүхнүүд ингээд шилэн хоргон дотор згсчихсэн байна. Тэгээд дараа нь нөгөө сүлд мэдсэн байхгүй би юм л гэж нар ингээ бүр улсаас тагтаасан тий зөвшөөрсөн газарт ингээд ингэж байдаг гэдгийг мэдэж авсан байхгүй юу. Тэгээд яг тийм гутамжаар ингээд яваад би ингээ хүмүүс төр ингээд яг нөгөө одоо сайн мэдээний юу тараагаал уулзаал яриад ингээд байгаа яасан байхгүй. Тэг өглөөс сэр ямар сайн зүйтэй гэдэг тэгсэн чинь тэгээд яг тэр үед бурхан тэг би чамд ингээд ийм хүмүүсийг явуулгуулно гэсэн байхгүй. Тэг би тийм үү бурхан минь яна би тэр ингээд ойлгож яг тэгвэл миний ер нь жоохон одоо амьдрал дээрээ би ер нь тийм
одоо гэр бүлийн талаар докторгүй ч гэдэг юм уу, ялангуяа эсрэг хүнсний талаар аюу сул докторгүй байх тийм дуртай биш байхгүй юу. Ер нь зөвхөн миний зүгээр одоо христчин биш байсан ч гэсэн миний үг мөн чанар тийм одоо тийм завхаа зүйл дурггүй гэсэн үг тий. Тийм аа нэгч байдаг тий. За тэгээд тэгээд би тийм хүмүүст яг ингээд ойлгож ойртож чадна гэсэн тийм өөртөө их итгэл надад байхгүйсэн байхгүй. Тэгсэн чи тэрний дараа аюу сонирхолтой нэг хоёр эмэгтэй над дээр ирдэг. Тэгээд ингээд аюу ханган хоёр гоё эмэгтэй ярьж маяг зүгт болоос. Окей. Тэгэл яриан дундаа нөгөө халаал тэгээд тэгснээ харин нөгөө нэг нэстэ ярьж ирвэл тэгсэн чи би бүр ингээд сүултээ тоог нь алдсан заяа найз залуугийн тоог алдаад тэг ингээд сонсоодсэн чинь яг яаж байгаа байхгүй юм. Тэгээд яг үгээд бүр яг бие үнэлэгс гэж өөрөө ч тэгж бодохгүй хүнч тэгж ойлгохоргүй боловч ер нь бол нэг мөнгөтэй хүмүүс ихтэй ч одоо холбогддог. Тэгэл тэр мэр дундаас нэг тэгэл ингээд солонгос хэлэхгүй шахуу ирчээ тэгэн гутлаа нэг хүнтэй суугаад явлаа нэг хүнтэй сунготлаа тэрүүгээр нөгөө иргэний иргэншлээ авангутлаа дараагийн хүнтэй сууцаа тэгээ хоёр дахь удаага хормоо хийцэн бицэн гэл бүр хоёр бистэ дүүнстэй жаалж байгаас солонгос тэгээд хоёр удаа хормоо хийцэн шүү дээ. Тэгээд тэр амьдрал солонгос ирсэн хугацаанд 5 билүү 6 жил заяа нэг тийм юм яри би бүр ингээд гайхаад тэгээд миний нөгөө ингээл би бараг нөгөө нэг ягааны хөдөлмжинд ч сайн мэдээ ярих тухай бодоодсэн чинь бодит амьдрал дээр тийм хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд бүр ингээд надад баян гулцъя гэдэг гэсэн яа ч би нэг юм ойртож чадахгүй. Тэгэл би гэж тэгээд тэр холбоо тасарсан байхгүй юу. Тэгээд дараа нь харамссан л да. Эцэн тэ намайг над руу явуулсан үнийг би ер нь бол ингэж яг харилцаагаа дэмжээгүй харилцаагүй ийм зүйлүүд гарч ирсэн. За тэгэхээр одоо нөгөө нэг заримдаа яг өдөртөгчнэр ийм байдлаас болоод урам хугардаг. Би саяхан ч гэсэн сая өнгөрсөн 7 хоногт хэлээтэй бүр ингээд 10 жилийн өмнө болсон үйл явдлыг одоо хүн ингээд тэг ингээд 10 бараг салаад яваад үтцсэн хэрнэ. Одоо хэрнэ хов ярьж байгааг сонсоод бүр гайхаад хөө яа. Я би тэрэггүй юм татаач. За тэгээд тийм юмнууд ингээд хараад тэгээд бас нөгөө нэг мэдээч яг пастор хүн чуулгана бодно чуулганых асуудлыг тэгээ бодоод ганцхан хүнийг бодохгүй шүү дээ ганцхан хүнийг те яг чуулганы ерөнхий чуулгана бүхэлд нь харахтаа зааглах зааг гэж байдаг хориглох зүйл гэж байдаг. За тэгээ ийм зүйлээс болоо шаардлага тавьсан юм. Одоо ер нь ингээд хав яриад байгааг сонсоод тэгээ яваад өгсөн шүү дээ тэр хүн тий. Би хэллээ шаардлага тавилаа дургуцлаа явлаа тэгээ болоо шүү дээ тэр хүн тий. Одоо ер нь ингээд яриад байгааг ингээд сонсоод эхлээд ямар сони ингээд божсон дараа нь гинт нэг тийм бодол орж ирсэн байхгүй. Тэгээ яжсна би гинт гингүй тий. Юу энэ бодлыг хэлсэн мэрээр эсэргүүцэж байна. Энэ бодол миний дотор өсөж уржих ургах боломжгүй гэсэн нэрээр эсэргүүцэж би хамгийн сайнээс ер нь бодоод тэр хоёр хүний төлөө би хамгийн сайныг хийсэн чаддгаа хийсэн болоо тий тэр хүмүүс цаашдаа юугаа яриад явна уу тэдний өөрсдийн сүнсний асуудал гэдэг ингээд яжсан байхгүй. Тэгэхээр бид нар ялангуяа өдөртөгч нараа хамтран зүтгэгчтэй бид нар тайлбарлан урамшуулах хэрэгтэй байдаг тий тайлбарлан урамшуулах. Миний хувьд болохоор одоо би ингээ ментор пастор маань байхад ментор пастор маань одоо жишээл сая ингээл ирлээхэд би бол ингээл гоё Монгол өдөртөгч нартай айлж мэйлмар байсан л да гоё даламалаа тэгэл харал марал гээд гоё ингээ ретритэд явмаар байсан ч гэсэн ментор пастор маань те ингээ 4 сар илгээлтийн талбарт хэцүү үйлчилж байгаад ингээд ирээд баг урд өдөр нь ирээд тэгэн готлоо бид нартай уулзах гад яараа те санаад ингээд ирж яхад нь би аялж яана гэдэг үгийг хэлмээргүйсэн байхгүй. Тэр үед бид нар бүр очиод ингээд цуглахтаа урд урдынхаас илүү бид нар бүгдээр эрт очсон байсан шүү дээ. Бүр цагаас эрт очсон. Тэгээ би бүр тэр өдөр яг пастраа ирж байгаа өдөрөөс оцорч болохгүй гэлсэн нэр. Нөгөө угтаж авч яг энэ солонгостоос аягүй чухал гэдэг байхгүй. Угтаж мэдлэх нөгөө нэг хоцож ханаас норж мэдлэх үе хийсэн байна. Ах мэдтэй хүндэтгэлтэй хүн тэрнээс илүү урдчилж очиод хүлээгээд ингээд мэдлэх юм аягүй чухал зүйл байдаг. Би саяхан юм дээр сонсч байлаа нөгөө нэг бүр гэрийнхаа
тий. Манай найз ярьж ирсэн юм байна. Манай найз ярьж ирсэн нөгөө гэрт нь яг би ярьжсэн шүү дээ нэг цуглаанхын тарьсан мó танарт ярьсан байна. Нэг цуглаанаас яваад 30 жил болсон хүн гээд тэгэхэд нөгөө нэг юу яасан гээд цуглаанаас ингээд ирж чал заримдаа буцаж яваал ингэж тэгээд ерөнхийдөө 30 жил болоо тэгээд нөхөр нь халдвартаа тэгээд ир залбирч байгаа пастор ах байсан гинэ. Айгүй холоос одоо цуглаанд ирдэг. Тэгээд нөхөр нь болохоор хэвтэрт орсон. Тэгээд очисон чинь пастор нэг айгүй хол газар болохоор метроор авсан юм байна л да. Өвн надад хэлсэн юм. Машин орж юм машин барьж өгвөл би явмаар гэдэг. Би тэр үед миний нөгөө дарал маралт хэлбэлцэлтэй би явж чадахгүй би даралт хэлбэлцээд даралт аяг өндөр байна гэж хэлжсэн байхгүй. Тэгээ яваагүй гэсэн чи манай найз гिच маань нөгөө метрогоор явсан чинь гэр нь метроноос 10-15 минутын зайдаг л үү байдаг гинэ. Тэгсэн чи эхнэр нь метроны хаман дээр хүлээг зөксөж байсан. Метроны хаман дээр бүр. Тэгээд гэрт нь очисон чинь нөхөр нь хэвтэрт ингээ хүнжилдээ хэрнээ костюм өмсөөд юу яцсан бис гэсэн. Зангид цоцсон бис гэсэн. Зангид цоцсон. Тэгээд гоо яаж байгаа юм ингээд яагаад зангаа гадагш харах гэж юм яг юу болсон юм лиг явах гэж байгаа юм гэсэн чинь пастор таныг хүндлээд би ингээд хувцастайгаа би ингээд унтлахын ч юм уу тий орондоо ингээд өмсдөг хувцастаа би баймаргүйсэн юм аа. Тэгээ би таныг хол газараас ирж байгаа болохоор хүндлээд би зориуд ингээд босоод энийг өмссөн ингээд эхнэр нь бас айгүй хүндэтгэлтэйгээр ингээд юунаас хүлээж авсан гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг уучлалтгүйсэн гинэ нөхөр нь ингээд одоо ингээд авторт орцоо тэгээд одоо ингээд мөнхийн ус руу явахд бэлэн болчлоо. Тэгтээ би өнгөрсөн хугацаанд ингээд бид хоёрт одоо айгүй харамсаж байгаа зүйл нэг зүйл байгаа. Өнгөрсөн хугацаанд бид хоёр таныг ингээд аюу хэцүү болгоол ингээд цуглаанаас яваад буцаж чаал дахиж яваал ингээд тэгээ таны хажууд байгаагүй он жилүүдийнхаа төлөө харамсаж байгаа. Үнэхээр ивэлтэй, үнэхээр өрөөгцөө. Бурхантай бидний маш их өрөөгцөн. Тэгтээ бид хоёр энээс илүү өрөөлтэй байх байсан шүү дээ. Энээс илүү итгэлээрээ өссөн байх байсан шүү дээ. Тэгээд тэгэхэд бид хоёр энэ дунд ямар олон он жилүүдийг одоо тантай танилцсан 30 жил болохтой ямар олон он жилүүдийг таны хажууд суралцахгүйгээр таны хажууд итгэл дээрээ зогсохгүйгээр алахгүйгээр бид нар он жилүүдэд алдсантай харамсаж байгаа. Энээс өөр энэ дэлхий дээр харамсах юм алгаа гэд тэйч хэлсэн гинэ. Тэгээд тэрэнд ингээд ихч маань айгу урамсан байгаа байхгүй. Тэгээ надад баярмаа ингээд 30 жилийн дараа ч гэсэн хүн уучлах үйдэг юм аа. Энийг биер авслаа. 30 жилийн дараа ч гэсэн хүн уучлахгүй байдаг. Тэгээд чамаас одоо хүртэл уучлахгүй яваад өгсөн хүмүүс байгаа. Зүгээр хизээ нэгэн цагтаа мэс чанартай нэг нь уучлахгүй. Мэс чанаргүй нэг нь ичээд уучлалаа гэж үг хэлж чадахгүй ч гэсэн дотроо боддгийн шүү. Бодноо. Тэрэнд би пастрыг арай л дэндүүлсэн шүү. Би бас муухай хаяа явцсан шүү гэсэн. Сэхи өглөөний мэнд эхнээсээ сансараа. Тэгээд ийм зүйлийг ярьсан. Тэгэхээр бид нар бас удирдагч айгуух хүндэтгэлээр урамшуул, хүндэтгэж байл урамшуул. Тэгээ хэлсэн үгийн даган дуурайн тийм үү? Даган дуурайн дуулууртай байна. Ийм зүйлүүд байдаг. За тэгээ буруу зүйл хийвэл ялангуяа уучлаарай гэдэг үгийг хэлж сурах хэрэгтэй байдаг. Уучлаарай. Тэ? Ялангуяа удирдагчаас уучлаарай гэх. Тэгээ би сая бас нөгөө манай пастор яг 9 сард Туркэд Европсын учраас итгэл чөлөөлтийн кемп хийн гэд. Тэгээд надаа бид нарт хэлсэн байхгүй та нар явж үйлчлэл аягүй сайн байна. Тэгээ ингэж бүр тонгоож ирээд миний зариулаа харжсэн. Баярмаа пастор явуулмаас хэрэгтэй байна. Ингээс махгүй. Тэгээ тэн дээр ингээд бодгийн залбираа ийм зүйлд ерөөсөө пастор маань удирдагч маань санал тавьж байгаа учраас шууд бодгийн залбираа инээ дээр бол байхгүй. Шууд окей пастор тийгээ. За гэд. Надад аягүй том асуудал байгаа. Санхүү мэдээж хэрэгтэй. Тэгээ бид нар хамгийн багадаа гэхэд 2 сая 500 мянгад явах юм шиг байна. Тэгээ хотууд ингээд дамжаад явах болохоор дандаа хотуудын хооронд онгоцоор явах хэрэгтэй. Турк дотор. Тэгээд Туркийн нөгөө яг нутгийн удирдагч нар шүү дээ. Ийм камтер тэрхийх байхгүй. Тэгээд би окей заа гэд. Тэгээд буцаж ирэх замдаа бурхан минь мөнгө хэрэгтэй биш үү? Бурхан минь одоо та ойргод бид онгоцны билет авах. Тийм бурхан минь санхүүгээр хангараа гэж залбираад хэлж байгаа байхгүй. Ийм зүйлээд ийм нөгөө пастраа санал тавихад шууд тийм нөгөө бод эдгийг ингээ гэл нэг мөндөглаад ах шаардлагагүй. Окей пастраа даагъя гэд. Ингээд аяна бурхан тийм
дуулууртай байдлын маань ерөн гэж итгэж байгаа. Тэгээд өчиг 3 дахь өдөр уулзахтаа пастор надад асуудал байгаа шүү. Миний төлөө залбирч өгөөрэй. Яагаад гэвэл би Туркид 9 сард явахын тулд миний виз дуусах гэж байгаа. Тэгэхээр би тэрнээс өмнө би Монголоос яг 8 сард ирэнгутлаа би визээ сонгох хэрэгтэй байгаа шүү. Тэргээд энэ зүйлүүд яригдсан байгаа манайхаа. Та нар маань нэрээ сонсогдоо залбирч өгөөрэй. За юм бэ. За тэгээд та нарыг орчин тойрны хараараа урамшуулах хэрэгтэй хүмүүс байгаа. Ялангуяа хамгийн түрүүнд таны өдөртөгчд урам хэрэгтэй байгаа шүү. Та гондооч гэсэн бол уушлаарай гэж үг хэлээрээ. Тэ би нэг урд нь хэлжсэн тийм бид нар Яков Исаваас уучлах хугацаа тэг бүр тахил бариад таглаа өргөсөн гэдэгтэй адилхан та нар аяг копи ч гэсэн барьж чижтэй пастор уучлаарай. Таныг сайрлаагүй шүү, хүндлээгүй шүү. Тийм зүйл дээр таны гонтооцсон юм шиг санагдчихэ шүү гэдэг ч юм уу те нэг аяг копи ч гэсэн бариад очоод уучлахгүй байгаа. Өдөртөгчаа бас хамтрагчаа тэгээрээ хамтран зүтгэгчтэй те ой тайтгаруулаарай. За юм бэ. За та юу ойлгов, юу мэдрэг, юу амьдралдаа ирж байлгүй. Миний хөө бүр аягүй хөөрхөн заяа сайн юм зү. Нөгөө тойлонд хардаг үсээс хамдаг нас нэрсэн манайхуу ертөнц тойлонд хараад үсээс хамнаал жоон бич галдаа руу хараал ингэ. За өнөөдөр бид нэр Эквадорын Гвиней улсын төлөө залбирна. За та нар газрын зургийг харагдаж байна үү? Эквадорын Гвиней биш үү? Африк ТV ийм нөгөө баруун өмнөд хэсэгт амьдардаг байхгүй. Одоо юу гэдэг гольфийн булан гэдэг юм даа. Энд за тэгээд энэ та нар газрын зургийг хараарай. За Камерун Габон улстай хил залгасан сая 900 мянган хүн амта Христ 90% сайн мэдээ хүрээгүй хүмүүс 1% гэж байгаа. Христ итгэгчдийн хувь 90%. Вау, Евангели итгэгчдтэй энэ ер нь голдоо тэ юу ахгүй католик. За тэгээд энэ нөгөө газрын зургийг харах юм бол айгу амар тэ нөгөө нэг энэ юута Испани хэлтэй. Тэгээд Африкийн юуны ч голцоо Франц, Португалийн колони байсан болохоор Франц, Португал хэлтэй гэдэг шүү дээ. Энэ болохоор Африк төвтэй Испани хэлээр ярьдаг царин ганц юу. За тэгээд энэ улсын онцлог нь болохоор юу гэхээр ер нь нөгөө энэ ингээд колони орнууд чинь шууд нөгөө нэг Африкийн хэлийг ингээ хуваахдаг. Шугам зураад хуваагаад эзний нэг жишээ энэ Эквадорын Гвиней дээр харагддаг. За тэгээд Эквадорын Гвиней улсын юу гэж хэлдэг бас нэг онцлог нь юу вэ гэхээр бид нар мэдэн штэ нөгөө нэг хаамын удмынхан Африк руу явсан байдаг штэ тий. Хаамын удмынхан Африк руу явсан байдаг. Тэгээд яг энэ бол Африкт байдаг гэсэн яг юу бол биш. Энэ бол хаамын удам очсон гэж үзээгүй. Одоо нэг хаамын өвгүүд болохоор Куш, Мицраим, Пут Канаан гэдэг ийм газруудаараа яваад тэгээд тэр нөгөө нийл мөрний дээд үрсгэл одооний болохоор Судан, Этиоп байхгүй юу. Тэгээд нөгөө Этиопоос аягүй болон юунууд очдог шүү дээ. Этиопоос одоо ч гэсэн Этиопоос нөгөө нэг еврей угсааны хүмүүс гээд очдог. Тэгэн гутал нөгөө еврейчүүд хүлээж авдаггүй харьсангоор нь тий ингэдэг. За тэгээд нөгөө Ливи гэдэг нөгөө Хойд Америк биш Хойд Африкийн орнууд байдаг. Гэхдээ яг ингээд нөгөө Гвинейгийн жоохон Гвинейрүү ингэж хаамын үгсийг тархсан гэж бас үздэг байхгүй. Тархсан гэж үздэг. Тэгэхээр нөгөө тэд нар ингэж өөрсдөө Христ итгэл дотороо бас юу гэхээр бид нар бол Библийн удам гэсэний хүмүүсээ гэж ингэж хэлдэг юм улс байгаа. За тэгээд маш их юу гарсан. Энэ улсад нөгөө юу гэвэл нефт гарсан. Нефтийн баялаг гэхдээ уг нь бол нэг хэсэг бол Африкт бол айгүй бас баян орны тоонд орж эхэлсэн боловч баялагын жигт биш хуваарлалтаас болоод энэ ард түмэн өнөөдөр тийм жигт сайн зөв сайхан амьдарч чадахгүй байгаа айгүй харамсалтай энэ төгтөөр орно шүү. За тэгээд асар их баялагтай хэрнээ цөөн хэдэн эрх мэдлэлтнүүдийн гарт төлрөөд тэгээд ядуурл маш их байгаа ийм Эквадорын Гвиней гэж юм улс. За бүгд хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдөр бид суралцаж байна. Эзэн бид үнэхээр бас та өнөөдөр Йосепийн амьдралаас ингээд суралцахдаа бид нар хүнд хэцүү зүйлцэг хүн өнөөдөр надад тулгараад байгаа биш. Энэ зүйлээр дамжуулаад Бурхны бас төлөвлөгөө биелэх гайхалтай арга байдаг гэдгийг суралцаж байгаадаа талархаж байна. Эзэн бид өнөөдөр та бидний улам илүү ихээр бас ялангуяа бид нар удирдагч хамтран зүтгэгчдээс хин нэг тайлбарлаж урамшуулахад эзэн та хамт байгаараа. Эзэн бидний та бас бусдыг зүрх сэтгэлийг хардаг, ажигладаг урам зориг дутсан нэг урам зориг өгдөг тийм байхад
туслаараа тэгээд харин бусдын урмыг хугалдаг нэг юм биш. Бусдад урмыг өгдөг. Тэгээд тайвшруулах юм Барнабууд байхад эзэн та биднийг удирдан та ирж өгөөрэй. Эзэн бид нар яг одоо Эквадорын Гвиней улсын төлөө залбирч байна. Энэ газар шудраг засаглалыг бий болгож өгөөч эзэн. 1979 оноос хойш засаглаж байгаа удирдлага болон эрх баригчдын зүрх сэтгэл өөрчлөгдөх болох эзэн. Тэд ард түмэн Түүний даралгаас илүүтэйгээр тэдний сайн сайхны төлөө зүтгэдэг шударга өрөвч сэтгэлтэй болохын төлөө бид залбирч байна эзэн. Улс төрийн хавчлага шахал зогсож иргэд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж шударга нийгэм цогцлохын төлөө бид залбирч байна эзэн. Эзэн тэгээд ялангуяа баялагын тэгш барилт байх болтугай хүмүүсийн амьдралын чанар өөрчлөгдөх болтугай газрын төсний асар их баялагын зөвхөн цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн гар төвлөрөх биш нийт ард иргэдийн амьдралыг сайжруулахыг боловсрал эрүүл мэнд дид бүтцэд зарцуулагдахад эзэн та тэр газар ажиллаараа. Тэг ядуурл амьдралын хүнд нэгцэлт буй иргэдэд бурхны ивэл хурч тэдний өдөр тутмын хэрэгцээ хангагдахын төлөө бид залбирч байна. Аваад шинээр баригдсан энэ хот нэрнийхээ утгатай адил амар амгалангийн хот бай зөвхөн тансаг байрлал байгууламж бас харин бурхны жинхэнэ амар амгалан орсон газар байх болтугай. Энэ хотоос эхлэн бүх улс орон даяар бурхны үнэн ба амар амгалан түгэн амьдрахын төлөө бид залбирч байна. Тэгээд Африкийн цорын ганц Испани хэлтэй энэ үндэстний дунд христийн сайн мэдээ хүчтэй тунхаглагдаж хүмүүсийн зүрх сэтгэл бурхан руу эргэх болтугай. Тэгээд орон нутгийн чуулганууд олон итгэгчдийн нийгэмдээ гэрэл бадавсаж Христийн хайрыг боддоор харуулах болтугай. Бид Иесус Христийн нэрээр Эквадорын Гвиней улсыг ерөөж Иесус Христийн залмаа тусаар хүчиж байна. Бид ядуурлын Иесусийн нэрээр эсэргүүцэж байна. Энэ шудраг бас байдлыг Иесусийн нэрээр эсэргүүцэж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг ерөөж Израиль дээр бурхны амар амгалан тунхаглаж энэ дэлхий дээр бас Израиль еврей хүн гэдгээсээ болоод хавчигдаж доромжлогдож байгаа тэр хүмүүсийг та бас хамгаалаарай. Эзэн тэгээд би Монгол улсад танд өргөж байна, Солонгосыг өргөж байна. Бид Хойд Солонгосыг бид Афганистаныг танд өргөж байна. Эзэн Хойд Солонгос нэгдэх болохоо Афганистан талибанчдын гараас чөлөөлөгдөх болохоо тэнд залуу үеийнхэн орчин үедээ хөл нийлүүлэн алхах болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Монгол улсаа ерөөж бид Монгол дээр үнэхээр шудраг эсийг тунхаглаж бид Монгол дээр үнэхээр зөв байдлыг тунхаглаж эзэн Монголын чуулганууд дээр сэргэлт ирэх болтугай бидний чуулгануудад сэргэлт ирэх болтугай. Яг одоо бид мэдгүй боловч урам хугарсан үйлчлээ өгөхөөр үйлчлээ зөксөөхөөр нөхөр урам хугарж байгаа тэр л пастор тэр л ахлагч өдөртөгч байд эзэн та түүнийг сэргээгээрээ эзэн урам зориг өгөөрөө хэрэгцээтэй байгаа зүйлээр хангаараа хамгийн гол нь өдөртөгчийнхаа хажууд баруун зүүн гарын өргөн залбирэн зогсох тэр л залбирлын хүчтэй багнуудыг та босгож өгөөрөө. Энэ өдрийн бидний гэр бүл бидний ажил үсэг ерөөж өгөр. Тэгээ би яг одоо энэ цаг мчид сэгийнхаа бяцхан хүүг танд өргөж байна. Тэгээ бяцхан хүүгийн та бүрэн төгсөр эдгэж өгөр. Халууныг бүр мөссөн бид зэмлэн эдгэрл эзний дотор баяр хөөртэй урам зоригтой эрүүл саруул өсөх болтугай гэж Иесусийн нэрээр ерөөж байна. Тэгээ энэ өдрийн маань та амжилттай болгон ерөөж өгөөрэй. Иесусийн нэрээр залбирлаа. Амин. Тунхаглагчлаа. Аяа эзэн та ерөөлтэй зарилгуудаа надад заагаж таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагласан. Би бүх баялагт баясдагтай адил таны зарчмуудын замд баясдаг. Би заавар журмыг тань бясалгаж таны замуудыг эргэцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлана. Би таны үгийг мартахгүй. Дуулал 119:12-16 зээчлэгчлээ. Юунаас илүүгээр зүрхээ хамгаал амийн булгууд тэндээс ундран гардаг юм аа. Сургаалт текст 4:23. За зүрхээ хамгаалахын тулд бид нар юуг анхаарах ёстой гэсэн лээ. Санаж байгаа юм байна уу? Санаж байгаа юм байна. Ярьж байгаа зүйлээ хэл яриагаа сонсож байгаа зүйлээ. Сонсож байгаа зүйлээ. Гуравдугаарт харж байгаа зүйлээ. Энэ зүйлд анхаараа гэсэн тий. За тэгээ дөрөвдүгээрт хуруугаар анхаарах хэрэгтэй байна тий. Хуруу. Хуруу. Би хуруугаараа юг гүйлгээд байна тий. Миний хувьд нөгөө заавалж байгаа. Энэ нөгөө нэг энд ингээд янз бүрийн юм овгууд байдаг юм билээ. Овгууд тэгэд энэ баруун талд тэр нөгөө нефтийн юм аюу юмнууд байгаа байхгүй. Овгууд байдаг. Тэгээд энэ улсын нэг онцлог нь аюу сонирхолтой. Нөгөө
аралтай байхгүй юу? Тэгээ их газар дээр нийслэл нь байдгүй, арал дээр нийслэл нь байдаг. Сонирн байгаа биз? Арал дээр нийслэл нь байдаг. За би нэг ингэж боддөг шүү дээ. Ингээд заримдаа хүмүүс айгүй чухал мэдээллийг ерөөсөө сонсохгүй. Өөр хэрэггүй юм айгүйх цаг одоо юу гэдэг. Тэртээ бүгд Facebook үзэж байгаа, бүгд YouTube үзэж байгаа. Тэгсээр тэндээс амьдралдаа хэрэг болгох, хэрэгжүүлээд амьдралынхаа чанарыг өөрчлөх тийм зүйлтэнд ерөөсөө анхаарал тавьдаггүй. Тэгэл сонсоол мартаа, сонсоол нэг вау гэл өнгөрөх тийм зүйлд айгүйх цаг зараад юм шиг санагдаж шít. Тэгээд дээр нь бүр ингээд нөгөө интернет алгоритм гэж байгаа шүү дээ, тий. Би юу үзнэ, юу харна тэр дандаа давтагдаж ингэж харагдчихэйдэг. Тийм нөгөө нэг одоо химэл аюухан ч энэ хүн юм ховч юм дуртай юм гэхэд дандаа миний рүү ховч ивэг явуулна. Эсвэл одоо за энэ хүн энэ хүний юм дуртай юм байна гэл нэг амар одоо нараа харааж мараас ашигласан доромжилсан тим юмыг банк яг нэг нэгчээ тийм юм банк явуулна. Тэгэл тэр дунд ороод сөрөг сэтгэл хичээл нээж хараагаал нийл хэрэлтэй. Хүн үнэхээр яг тэг юу чухал гэж үзсэн тэр зөвлөд алгоритм бол сайн юм гачрах болно. Тэгээ би анх нэг фейсбુકийг ойлгохгүй зөө. Ингээл би голдоо нэг итгэлийн юм үзчихээ тэрнэндээ итгэл мэтгэлэн үзчихээл тэг ингээл аюу гоё эерэг юмнууд үзчихээ. Ингээл цуглаанхаа залуучд хэлдэг. Өөстэй фейсбુક тэр тийм утгыг манд залууч бүгдээр харахгүй би арай өөр фейсбુક гэдэг юм урсгал групп мөрөв гэж байдаг. Би арай өөр танахаас өөр фейсбુક үзээд байгаа юм шиг байна гэдэг төс. Тэгээд нөгөө дараа нь алгоритм гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Гэтэл ингээд манай залуучууд ингээд ярьдаг байхгүй. Яг фейсбુક гэсэн тэр фейсбુક дээр тийм гасан гэдэг юм бол би тэр нь юу юм ингээд бүр гайхдаг заяа. Тэр нь юу юм ингээд тэр яг яадаг юм ингээд яадаг гэнэ хаана ингээд тэг ингээд бүгдээр байдаг ганцхан минийх дээр байдаг байх жишээ те. Байсан байхгүй юу? Тэсвэлт алгоритм гэдэг ийм зүйл яаж байгаа. За юм байна. За эсний нэрээр Eurojani зэвийг өдөр бөгөөд өнгөлөг хэрэг бод талархалтай байгаараа би хүүхдүүдэд явуулаад